За химийн багш Батгарлаа. За өмнөх хичээлээр хэдүүлээ. Хүчил төрөгч галыг дэмждэг талаар туршилт хийсэн. За тэгвэл өнөөдөр хүчил төрөгчийн орчинд төмөр утас хэрхэн шатах нь вэ гэдэг талаар туршилт хий. За энэ туршилт маань маш өндөр температурт дулаан ялгаруулж явагддаг учраас аюулгүй ажиллагааны дүрм маш чухал. За одоо харцгаая хэвтүүлээ. За төмөр утсаа асаагаад хүчил төрөгч рүү хий. За төмөр хүчил төрөгчийн орчин шатаад төмрийн өгсөд өсөж байна. За гэхдээ нэг аюулгүй ажиллагаа маань юу вэ гэхээр өндөр температур дулаан ялгарч байна тийм ээ. За мөн дээрээс нөгөө очин өсөж байгаа учраас энэ сав маань хаагарч байна. Тэгэхээр энэ бодит байдалд хийвэл аюулгүй ажиллагаа маш чухлаа гэдгийг бас энэ туршилтаар харуулж байна.